тогтоогоорой хүүхдүүдээ. Дугуй дүрс. Дугуй дүрс. Тэгш өнцөгт. Тэгш өнцөгт. Дөрвөлжин. Дөрвөлжин. Заримдаа ам дөрвөлжин ч гэж хэлдэг. Гурвалжин. Гурвалжин. Гурвалжин дүрс. Зовон. Зовон дүрс. Зовон дүрс шиг хүүхдүүдээ. Сайн хоёроо. Сайн уу? Наа гартаа ирсэн байгаа чи юу вэ? Солонгын 7 өнгө. Тэгэхээр бит хоёроос мэдгийм байж шít. Нээрээ тийштэй. Бороо хашны дараа гараад идэг солонгочтой тий? Тийм. Тэгвэл та хоёр солонгыг нэрлээд өгч. Би мэдэн шít. За тэгвэл чи Улаан. Ягаан, ногоон, шар, цэнхэр, улбар шар. Цайвар шар. Бүдэг ягаан. Мөн үү? үгүй дээ. Чи буруу хэлчихлээ шүү дээ. Тэгэж ярих юм бол байна штэ. Би энэ солонгыг чаа бүр барьж үдчихсэн юм чи. Би бүр яасан гэж Яасан? нэг талаас нь бариад заяо. Бүр ингэ дээш ингэ сэгсрээд. Тэгсэн чинь нөгөө солонгоч ингэ долгион ороод ингэ сэгсрэгдэг юм байлээ. Чи бит худлаараад байл да. Наа чи худлаа ярьж байгаа мó? Нэр би бүр очиж солонгыг бүр мөргөж үдсэн юм чи. Бити худлаа яраа. Өөрөө чи хөдөө ахтаа солон гарч байсан мэдтэй. Тэгээд солонгоч айгүй хоол байдаг болохоор өнгөнсөө харж чадахгүй штэ. Солонгоо чи байрж болдоггүй байхгүй юу? За. За тэгвэл би тооёрт солонгын 7-ыг нэрлэж үзүүлээ харахгүйгээр шүү би. За. Улаан, улбар шар, юу лээ? Ногоон, цэнхэр, үзмиягаан. Окей. Тод цэнхэр, үзмиягаан. Ингээ солонгын 7. Гэтэ би сая бас сайн тогтоож чадсангүй. Чи дахиад эхнээс нэг сайн тайлбарлаад өглөө. За. Улаан, улбар шар, ногоон, цэнхэр, тод цэнхэр, үзмиягаан. Үзмиягаан. Үзмиягаан гэдэг чи ямар өнгө гэдэг вүлээ? Үзм шиг үү? Тийм, үзм шиг өнгөтэй. Үзм чи ямар өнгөтэй гэдэг вүлээ? Үзмиягаан. Үзмиягаан өнгөтэй л байдэн штэ. Нээрээ тийштэй. Би сая юу асууч аа. За аах вэ? Би амьдралдаа ганц удаа л үзм харж үзчихсэн юм аа. Тэгээ нөө өнгийн сайн мэдгүй.
сайн мэдэхгүй л байна. Би бол сайн мэднэ. За ээлж. За. За. Солонгын 7 өнгөт биш өөр өнгөт хэлчих. Солонгын 7 өнгөөс өөр үү? Хар. Үгүй та хоёр солонгын 7 өнгөнд ороогүй өнгөт хэлчих. За эц. Өөр ч ямар өнгө байдаг вүлээ? Саарл. За зүг байна. Би та хоёроос өнгө асууя. Тэгэхээр банан чи ямар өнгөтэй байдаг вүлээ? Улаан. Үгүй. Байж. Банан ч биш дээ. Ногоон байдаг. Үгүй. Улаан л байдаг шиг санагдаад бах юм. Гэхдээ хаяа алим ч улаан шүү дээ. Оо, тийш дээ. Би Харин- андуурч. Ногоон бананыг хаяа 1 2 1 ерөн л нэг цөөхөн л байдیں۔ Тийм үү? Гэхдээ ногоон банан гэж байдгүй. Харин шар банан гэж байдаг. Шар банан. За өөр. Тэгвэл лир ямар өнгөтэй вэ? Лирэ. Цагаан. Үгүй ээ. Байж гараа би бодоодох юм. Лээ. Хар өнгөтэйгээ илтгээ бөөрөө. Хар өнгөтэйгээ илтгээ. Хар. Үгүй. Ногоон өнгөтэй. Лир үү? Тийм. Оо. Тэгвэл тарвас. Харус чинь ямар байдаг вүлээ? Шар өнгөтэй. Цэгэр. Би мэдх юм аа. Цэгэр би нэг удаа тийж ахсан бол би нэг удаа тарвшиг бүр харж исэн. Үгүй. Цэнгэр өнгөтэй байсан. Үгүй. Тэгээд л бөөрөө худлаа яриад идэв. Үгүй. Бас л ногоон. Оо. За тэгвэл алим ямар өнгөтэй вэ? Хоёр төлөө алим. Алим улаан. За зүг байна. Дараачих нь өнгө. Байж би одоо би хэлнэ штэ. Бодож штэ. Өмнө нь би тарвсыг ямар Би өнгөтэй гэлээ? хийж болох уу? За би тэгвэл ойр төлж өгье заяа. Өмнө нь би тарвсыг юу гэж хэллээ? Ямар өнгөтэй гэж хэллээ? Чирнэл яга. Үгүй. Жирнэлийн ягаан гэж ямар өнгө байдаг юм бэ? Байдаг штэ. Байдаг те. Үгүй. Би өмнө нь тарвсыг ямар өнгөтэй гэж хэллээ? Улаан. Үгүй гадшаар. Үгүй. Таарч одоо мэдлэг муутай юм биш. Бөөрийн ялангуяа тархиа зузаална гээд байдаг. За тэгээд болно штэ. Чи тэгвэл бит хоёрт өөр өнгө заагаад өгчөөч. Ногоон өнгөтэй. Ногоон. Харагдаа. Тэгвэл Тэгвэл бит хоёрт чи өнгө заагаад өгчгөө. за. Тэгвэл өнгө зааж өгье. Сонирхолтой бичлэг байлаа шүү те. Харин тий. Та хоёр тэгээд өнгө мэдэж авбуу.
Авсан. Мэдлээ. Би ч өстө өнгийг буруу таньдаг байсан биз шүү. Би л авдаг тэгвэл одооноос өнгөө цээжлээ. Би ер нь явж өнгөө цээжлээ. Зөөц. Би чэйжилсэн болохоор явж унтлоо. Ой. Юу лээ? Нэг зүг санаанд орж ирээ буцаа гарчлаа. Юу гэддэг лээ? Унтах нойрноос их ном сурдаг мэдгүй юм. За. Би бүх өнгөө өөрөө мэддгийн юм чи яах юм бөөрөө? За та хоёр явоо. Нэг нь унтаад, нэг нь өнгүүдэд чижил. Ижи би тань төслөө л та. Минийх ч амар хөөрхөн юм би. Минийх ээжтэй туслах гэж эхлээ гар нүрээ аваачих заяа. Энд чинь л ээжтэй тусалж байгаа хэрэг заа. Би угаачихсан. Би томлоо цай ээж болохын тулд хоол ээж суух хэрэгтэй бидтэй. Тэгэлгүй яа гэм би. Минийх ч угаасаа мундаг юм чинь сайн ээж болно. Одоо нь ээжтэй битээ сатаа олцаа. Түш очиж тоглоо. За. Ижи энэ татын нүмдээд нэг нүм байда. Наад хаалчаа. Би шиг тав. Үнгэн татын уу бэдэ би хилээд өгчөл дөө. Гоо марлаа. Ээж нь чамд хэлсэн баха. Ээжтэй битээ саад ол гэж. Чи ээжтэй тусламаар байгаа юм бол битээ садаа ол. Тийш очоод тоглол заа юу. Ээж нарчлаас огцрохгүй тань. Хилээд өгчөл дөө. Чамаа ингээд сэгсчээд байх юм бол над дэгдэхи чи ёо олно штэ. Дэдэхи гинэ. Тэгэхээр бидэд өдөөбөө дэдэхи чаач идсэн гэсэн өвөө. За тийм ээ тий. Наа өндгөн дотроос чинь дэгдэхэ гарна гэсэн үг байхгүй юу? Тэг чамаа ингээд сэгчээ хагалчих юм бол дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Чи ингээд сэгсчээд хагалчих юм бол над дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Яах юм чи? Эн чин зүгээр өндөг. Үгүй болохгүй. Та дэдэхи гэж та хэлсэн биз дээ. Хэвээ би өчиг мэдсэн бол хизээс өндөг гэдэггүй байсан. За тайвшраа миний охин. Тэгээс ч хүмүүс чинь өндгийг чанд шарж янз бүрээр нийтдгэн за. Хүүхдүүдээч гэсэн өндөг байхын чараад ичдэг бол таны өмнө зогсож байхгүй талаар та бодож үзээгүй юу? Миний охин өндөг хүүхэд хоёр чинь хоорондоо бүр өөр зүйл заа юу. Ойлгосноо? Өндөг одоо шаархаа яг одоо зогсооч л таа. Гой. Та буруу юм ээж шүү дээ. Чи яачаад байгаа юм бэ? За. Би чамд арай ярьж аваад учрыг тайлбарлаж өгье за. Ээж надад ажилласаа хоцорлоо. Яаж идний аах хүн бөхө өндөг гэдэг надаас хинж авахгүй дэдэхнүүдийг
Зүгээрээ их үндгийг хүмүүс итгэээс юу юунд хийлэвэ? Үндий чинь тэгэл юм бүхэн төлөөлөл шүү дээ. Гоо сайхан, талах бичэн гээл. Яасан? Ямар аимшигтай юм бэ? Чи яагаад байгаа юм бэ? Энэ тоотой дэдэх байгаа. Очиж зурагтаа үз. Би өсөөд байна. Үндгэл битээд харин оронд нь бүх тоглоомоо өгье. Чиний тоглоом надад одоо чухал ш. Би өсөөд байна гомрлаа. Очиж зурагтаа үз. За юу болсныг мэдэхгүй ч өндөг идэхэ боллоо. Хөөе. Одоо та нар айлгүй битгий аа. Марлаа. Дэлгөнөө. Миний хариханд ачгүй юу? Хөөе дэлгөнөө. Түр чи яцсан унтцсан юм уу? Тэгсэн билгүй өрөөндөө ороод таг болцсон ш. Чи махаа гаргачихгүй яасан юм бэ? Өндөг дууссан юм биш үү? Минийхэн дэлгүүр гараад ирэх үү? Бага зү. Өнөөдөр гоо марл надаас өндөг харамлаад нэг л сонирн байлээ. Чача дүүгээ нэг харчаад ирдэ. Навцаа болол та. Одоо та нар айлгүй битгий аа. Харин та нар хуудан дэдэх болж гаж ирэх хийхтэй байна. Тэгэхгүй бол хүмүүс таныг эзэл байна. Дүүн өрөөндөө хизээ орсон юм. Шалгалт гин шүү. Чи хуцаа аваад ээжсэн мэдстэй. Дүүгээ анзаарч хат яадаг юм бэ? Марла. Минийх ээж нэрсэн хаалга онголгоч. Минийхэн гоо Марла ээж нэрсэн байна. Хаалга. За онголгоорой. Минийхэн ааши. Энд дээр юу байгаа? Аль? Болохгүй. Эднэр айлгүй унтж байгаа. Хэн? Ээж нь бүтээлхэн зөөлгөн аваад харчаа тийх үү? Сэрэхгүй заяа. За.
За. Алло, хэн унтжээ? Ап. Оо, яана. Ястаа уучлаарай миний охин. Ээж нүглээ ажил руугаа яарад тэгээ охиндоо энэ өндгөн дотор дэгдэхээ байгаагаа худлаа ярьсан байхгүй юу? Ээжийг ястаа уучлаарай за. Миний охин энэ хараа энэ өндөгчин биш дээ. Ийм хоёр янзтай байхгүй юу? Нэг нь болохоор шууд хүнсэндээ хэргэлдэг, нөгөөх нь дэгдэхээ болдог гэдэг. Байхгүй юу за? Ийм олон өндгөр чи яах ч байгаа? Би нэг авч байна. Хинээс? Танаас. Яна уучлаарай ээж нь өстой буруу худлаа ярьсан. Намайг уучлаарай за. Гэтэ миний ах өстой мундаг юм аа. Ийм сайхан сэтгэлтэй энэ өндөгнүүдийг ингээ хайрлаад хамгаалаад байж гин гэдэг чинь миний ах өстой мундаг ах юм аа. Тэн өстой мундаг байгааз тий? Тийм ээ? Мундаг байна. Тэгээ хүнсэндээ хэрэлдэг болохоор одоо хэдүүлээ энийг яах вүлээ? Хөрчөнтэй. Өө яг зөв. За гоорлоо тэгэл хөрчөндөө хийдэх үү? За тэгээ. Харин би нэвтрүүлгээ дуусгахаас За би яралтай очиж өнгөд дахиж тавтаж сурлаа. За юу. Баяртай. Миний мөнөр үрчлээ. За баяртай маргата. За баяртай. Өнөөдрийн шүлэг бол миний эмээ. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, үлгэр домог ярьдаг, үнэн сургаал хэлдэг. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, би үнэхээр биширдэг, бид бүгдээрээ хүндэлдэг. Бүгдээрээ эмээдээ хайртай юм чинь эмээгийн тухай шүлгээ заавал зээжлээрээ хүүхдүүдээ. Одоо шүлгээ дахиад нэг уншия. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, үлгэр домог ярьдаг, үнэн сургаал хэлдэг. Миний эмээ мундаг, юм бүгдийг мэддэг, би үнэхээр биширдэг, бид бүгдээр хүндэлдэг.